Сайн байна уу? Арин заяа байна. За өнөөдөр бизнесийн дата аналитик хичээлийн бие даалт номер 1-ийн тайлан танилцуулах гэж байна. Энэхүү бие даалтанд болохоор хоёр өөр кейс дээр машин сургалтын загваруудыг ашигласан. Нэгдүгээрт болохоор орон сууцны үнийг таамаглах регрессийн бодлого байсан. За хоёрдугаарт нь болохоор Grey Code Corporation компани хэрэглэгчийн захиалга сонголтыг тодорхойлох юм ангиллын бодлого байсан. Тэгээ аль кейсийн кодыг Google Cloud дээр Python ашиглан хэрэгжүүлсэн байгаа. За эхнийх нь болохоор орон сууцны регрессийн бодлого. За судалгаанд 3 өгөгдлийн сан ашигласан хөөсрөлтийн өмнөх үеийн буюу pre-bubble гэдэг файл дээр 1978 орон сууц байсан. За хөөсрөлтийн дараах post-bubble файл дээр болохоор 1657 орон сууц. За тэгээд зах зээл дээр одоо байгаа буюу on market файл дээр олонгод 2000 орон сууц байсан. За зорилго нь болохоор pre-bubble болон post-bubble өгөгдлөөр тусдаа загвар сургаж on market дэх 2000 сууцны үнийг таамаглаад хоёр загварын таамаглалыг харьцуулах явдал байсан. За судалгааныхаа тооцооллын маань арга зүй нь юу байсан бэ гэхээр 3 арга ашигласан. За нэгдүгээр нь болохоор K ойрын хуршийн арга товчлоод KNN тэ энэ дээр K утгыг 10 гэж тохируулсан. Энэ арга нь ойролцоо шин чанартай орон сууцнуудын дундаж үнийг ашиглан таамаглал гаргаж байгаа. За хоёрдугаарт нь болохоор regression mode буюу decision tree байгаа. За гүнийг 8-аар хязгаарласан хувьсагчдыг шатлан задлан одоо тасалбар хэлбэрийн загвар байгуулсан. За гуравт нь болохоор random forest буюу одоо санамсаргүй 200 мод ашигласан бөгөөд одоо олон тооны шийдлийн модыг нэгтгэн хамгийн наривчлалтай таамаг гаргадаг арга байгаа. За загваруудыг ер нь бол баталгаажуулахад fivefold cross validation ашигласан. Тэгээд үнэлгээний хэмжүүрүүд нь R-Cavdrat болон RMC байсан. За кейс 1-ийн үр дүнгийн хувьд олонгууд pre-bubble өгөгдөл дээрх одоо энэ өгөгдлийг үр дүнгийг харах юм бол KNN R-Cavdrat дээр болохоор 0.8023 тэгээд RMC нь олонгууд 23483 доллар. Decision tree дээр болонгууд 0.8359 тэгээд RMC нь олонгууд 21251 доллар. Random forest дээр олонгууд R-Cavdrat нь 0.8745 RMC нь олонгууд 18655 доллар буюу одоо хамгийн сайн үзүүлэлттэй байсан болохоор ер нь хамгийн сайн загвараар сонгогдсон байгаа. Тэгээд post bubble дээр ч ер нь муу адил random forest нь 0.8683 RMC нь олонгууд 18930 доллараар ер нь бол тэргүүлж байсан. Тэгээ хоёр загвараар on market 2000 орон сууцны үнийг таамаглаад харьцуулахад pre-bubble загварын дундч нь олонгууд 108,495 доллар. За тэгэнгүүтээ post bubble загварын олонгууд 104,811 доллар гарсан. Зөрүүний хувийг тооцоолоход дундч нь олонгууд хасах 3.4% буюу хөөсрөлтийн дараа орон сууцны үн дунджаар 3.4%-аар буурсан дүн гарсан. Тэгээ хамгийн бага зөрүү буюу хасах 44.53%, хамгийн их зөрүү нь нэмэх 140.30% гэж гарсан байгаа нь зах зээл дээр ер нь бол тэнцвэргүй байдлыг харуулж байгаа гэж байгаа. За кейс 2 дээр болонгууд Grey Code Corporation компани ангиллын бодлого байгаа. Тэгээ GCC сэтгүүл, ном хэвлэл болон телевизийн нэвтрүүлгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг медиа маркетингийн компани. Тэгээ зорилго нь болохоор хэрэглэгч сэтгүүлийнхээ захиалгыг сунгах, эсгээг урьдчилан тодорхойлох
загвар байгуулах явдал байгаа. Өгөгдөл нь олонгууд 42,077 хэрэглэгч 38% хувьсгчтэй. Зорилттой хувьсгч нь renewable захиалга сунгасан эсэх. Renewable буюу одоо захиалга сунгасан эсэх. Тэгээ анхаарал татгууц зүйл байгаа нь юу байгаа вэ гэхээр өгөгдөл бол айгүй тэнцвэргүй 97.9% захиалгыг сунгаагүй зөвхөн 2.1% нь сунгасан. Тиймээс accuracy хэмжүүр дангаараа хангалтгүй байсан. Тэгээд AUC хэмжүүрийг гол үнэлгээний шалгуур болгож журнал ашигласан. Тэгээ арга зүйг олонгод өгөгдлийг 3%-аас нь train 64%, validation нь 16%, test нь 20%. Тэгээд тодруулах юм бол train дээр 26,928 мөр, validation дээр 6,733 мөр, тест дээр олонгууд 8,416 мөр байгаа. Тэгээд нийт 6 загварыг харьцуулсан logistic regression, KNN, decision tree, random forest, тэгээд gradient boosting, тэгээд naive Bayes гэд байгаа. За үр дүнд нь болохоор validation үнэлгээгээр харах юм бол бүх загварын accuracy 90%-аас дээш гарсан. Гэхдээ AUC нь олонгууд үзүүлэлтэд ялгаа гарсан. Random Forest AUC нь 0.80-05-аар хамгийн өндөр гүйцэтгэлээр үзүүлж эцсийн загвараар ер нь бол сонгогдсон. Тест өгөгдөл дээрх одоо эцсийн үр дүн accuracy болонгууд 98.63%. Тэгээ AUC нь олонгууд 0.34, yes гэсэн ангиллын хувьд precision 0.78, тэгээ recall нь олонгууд 0.50, F1 score нь 0.61 гэж гарсан. За confusion matrix-ыг харах юм бол нийт 179 сунгасан хэрэглэгчийн 90%-ийг зөв тодорхойлж 89%-ийг алдсан. No гэсэн 8237 хэрэглэгчийн 8211 нь буюу одоо 99.7% зөв ангилсан. Тэгэд lift chart шинжилгээгээр загварын одоо өндөр магадлалтай гэж үнсэн хэрэглэгчийн дунд захиалга сунгагчдын эзлэх хувь дунджаас хэд дахин өндөр байсан. Энэ нь маркетингийн кампанит ажлыг зөвхөн өндөр магадлалтай хэрэглэгчдэд чиглүүлснээр зардлыг бас бууруулах боломжтой гэж харуулж байгаа. Нэгсэн дүгнэлтийн хувьд болонгууд нэгдүгээр Random Forest загвар 2 бодлогод тэргүүлсэн нь олон хувьсгчтэй нарийн өгөгдлийг боловсруулахад энэ арга хамгийн үр ашигтай болохыг харуулж байгаа. За хоёрдугаар гэх юм бол орон сууцны хөөсрөлтийн үнийг дунджаар 3.4%-аар бууруулсан бөгөөд энэ нь цаашдын хөрөнгө оруулалтын шийдвэртээс чухал мэдээлэл болно гэж харж байгаа. Гуравдугаарт болохоор GCC-гийн сунгалтын загвар AUC 0.90-34-тэй байсан нь маркетингийн зорилтод компанид ажлыг оновчтой болгоход бодиттой хэрэгсэл болж чадна гэж харж байгаа. За дөрөвдүгээрт гэх юм бол тэнцвэргүй өгөгдлийн асуудлыг цаашаа смут арга болон class weight тохируулга ашиглан сайжруулах боломж байна гэж харж байгаа. За баярлалаа.